Ээж нарийн бодоод нь шүү дээ хүн амьтнаас асуух гэдэг миний охин төр байж идэх үү? Та ямар өдөр болгон хонхны ойр болдог шүү дээ. Та болохгүй л ажлынхнаасаа л асуугаад өгчөөч дээ. Ээж нарийн хэлээд нь шүү дээ ээжийн цалин буугаагүй манай ажлынхны бүгднгийнхээ цалин буугаагүй. Буусан бол ээж нь өгч шүү дээ. Би тэгвэл баг хамгийн мяан ах юм байна л да. Би л орохгүй юм байна л да бас. Үгүй ээж нь багшд нь хэлсэн. Ээж нь удахгүй олоо явуул чинь багш нь зүгээр гэсэн. Ногоотой. Байна око. Хүнээс нь харин нэг юм буяа. Чи найздаа нэг хэд хоног 800 сая төгрөг зээлж байгаач. Би харин нөгөө банкны мөнгө, байрны мөнгө 2 манд авцаа да. Манай цалин уун цагтаа буудیں۔ Тэгээ энэ удаа буусангүй. Харин тиймээ ажиллаач мөнгөтэй болоо. Надад тий чамаас өөр асуух юм байдгүй. Чам тийм боломж байна уу найз? Эмчи харин манай цалин буусангүй. Уул нь яг цагтаа буудаг байхгүй юу? Тэгсэн энэ удаа харин тодорхойгүй шалтгаан болмоос гэд буусангүй. Гэхдээ утахгүй буучих байхаа. Та тэр хүртэл манай ээж эмчилгээг зогсоохгүй байж байгаа ш тийх үү? Би цалингаа буучгал юм бол шууд эмчилгээний төлбөрийг төлчих юм. Хэцүү л байна да. Гэхдээ хэд хоногтой зогсоохгүй байж. Гэхдээ удаж чадахгүй шүү заяа. Хамгийн дээд нь 3 хоног шүү. За, буучих байхаа юм чи. Харин хэлээд нь шүү дээ ээжийн цалин буугаагүй. Манай ажлынхны бүгднгийнхээ цалин буугаагүй. Цалин уун цагтаа буудیں۔ Тэгээ энэ удаа буусангүй. Цалин буусангүй. Уул нь яг цагтаа буудаг байхгүй юу? Тэгээ шууд хансаж хаачих юм. Харин тийм. Ингээд шууд хаачт юм. Одоо манай 1000 гаруй ажилчид цалингаа авчихдаггүй үнэхээр хэцүүж байна. Тэгээ тэдний ахуй амьдрал юу болж байгаа юм би бүр төсөөлөхөөс ч яаж байна. Манайхан наанаа л нэг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэддэг. Бод байдал дээр ингээл байж.